багшлах эрхийн сертификаттай багийн гишүүн савд багнаа дээд шийкэр талбар дээр хэрхэн ажиллах тухай орчуулсан 6 цуврал хичээлийг та бүхэнд төлөвлөж байна. 6 дугаар хичээл хаягийн бүртгэл хэрхэн хийгдэх талаар яригдана. За дээд шийкэрт зар сурталчилгаагаа байрлуулах 2 дугаар алхам руу оръё. За таны санал болгож байгаа бараа бүтээгдэхүүний параметрыг тохируулах хэсэг байгаа. Хамгийн түрүүнд та сурталчилгааныхаа эхлэх өдрөө сонгоно. Энэ бол таны зарын эхлэх хугацаа. Өөрөөр хэлбэл яг хизээнээс эхэлж таны зарыг нийтэд зарлагдахыг хүсэж байгаагаа сонгож байгаа. За дараа нь дуусах хугацааг сонгоно. За дээд шийкрийн нэг дүрэн бол зарыг байрлуулах хугацаа тухайлбал 14 өдөр буюу түүнээс дээш байна. Энэ нь таны зар сурталчилгаа хамгийн багадаа 2-7 хоног байрлах ёстой гэсэн үг юм. За дараа нь хүргэлтийн аргууд байгаа. За энэ бол 3 сонголттой. Энэ 3 аргыг нэг нэгээр нь товчхон авч үзье. За эхнийх нь бол хүргэлтээ өөрөө зохицуулах гэсэн хэсэг байгаа. За энэ бол танаас купон авсан хүн таны зарласан утасны дугаараар холбогдож хүлээн авах хаягаа өгснөөр та бараагаа хүргэлт хийж өгнө гэсэн үг. За хоёр дахь нь бол дэлгүүр дээрээс авах буюу байрлал дээр очиж үйлчлүүлэх гэсэн сонголт байгаа. За худалдаа авахч үйлчлүүлэгчийг өөрийн дэлгүүр болон үйлчлэгээний газар дээр ирж үйлчлүүлэхийг хүсэж байгаа бол энэ хэсгийг сонгоно. За энэ нь бол шинээр нэгдэж байгаа дэлгүүр, офис, үйлчлэгээний газруудын хувьд үйлчлүүлэгчид татах маш тохиромжтой арга. За дараагийнх нь бол онлайн үйлчлэгээ гэж байгаа. За энэ хэсэгт интернетийн үйлчлэгээ багтана. За үйл хөдлөх хөрөнгийн юм уу вебсайтаас сурчлах гэж байгаа бол энэ хэсэгт орно. Та купоны хэрэглээний тал дээр маш ойлгомжтой нөхцөл тавих хэрэгтэй гэдгийг сайн анхаараарай. Тэгснээр таны сурталчилгаа зорилттой хүмүүстэй хүрч чадна. За дараагийн хэсэг бол үнэ хүчих хэсэг байгаа. Бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ үндсэн үнийг бол евроор бичнэ. That clients would usually pay for your own or a similar product. The discount is not mandatory, so you can put a 0% in this field. However, if you put a discount percentage, you will see the discounted price value of the field in euro right underneath the percentage table shown in grey. After that, you need to set how many coupons you want to publish for sale. This field is not mandatory. However, we would strongly advise you to put a limitation to the coupons you are selling in order to control the traffic that feeds into your business. Deal fee on valid from 2. This is how you set the time frame in which to deal coupons. Purchase free will deal. За энэ хугацаа нь бол ерөнхийдөө хамгийн багадаа 2-7 хоног байх ёстой. За эдгээр параметруудыг бодлож дууссаны дараа за төлбөрийнхөө хэдэн хувийг онлайнаар хийх ёстой сонгоно. За үнийн тохируулах нь бол маш амархан. Үнийн дүнгийн хэдэн хувийг онлайнаар тооцохыг харуулсан тойрог байна. Тооцоход амархан болохын тулд OneCoin бол еврогийн ханшийн харьцааг харуулж шууд бодлт хийхэд тохируулсан байгаа. За тиймээс 50% OneCoin-аар бодоход үлдсэнийг нь хэдэн евро болохыг автоматар бодож өгдөг. За дээд шийкэр талбар нь бол сурталчилгааны төлбөрийг хэдэн удаа, хэр удаа хугацаагаар байрлуулснаар тооцож авдаггүй. Харин хэрэглэгчийн сэтгэл хангамж дээр тулгуурлаж төлбөр авдаг. За төлбөр нь бол зарагдсан купоны таваар за сурталчилгааны энгийн үнэ нь купоны бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн 25%-тай тэнцэнэ. Гэхдээ та хэрвээ купоныхоо үнэ 100% OneCoin-оор төлөхөөр тогтоовол ямар ч төлбөр төлөхгүй гэсэн үг. Will give you a higher priority in the deals listing in the deals category page. Featured deals are also included in the weekly newsletter. You can run a featured deal with minimum 20% cash value of the coupon price. 50% cash value of the coupon price will be charged as an advertising fee.
За энэ тохиолдолд жишээлбэл та 50 евро, за нэмэх нь 5 коин гэж одоо бүтээгдэхүүнийхээ үйлчлэгийнхээ үнийг зарлвал зарагдсан купон болгоноос одоо 25 еврог одоо сурталчилгааны төлбөр болгож авна гэсэн үг.